Өнөөдрийн сэдэв юу вэ гэхээр бүдүүн амьдрал юу ямар хөө байдаг вэ? За тэгэхээр бүгдээрээ 3 сарын дотор 20 кг басахад би яаж сэтгэл зүгээ бэлдсэн бэ? Юу ойлгож юу мэдэрсэн бэ гэдэг тухай бичлэгээр орцгоё. Чи амар таргалцсан юм бэ? Царай чи ямар амар болцсон юм бэ? Өөрийнхөө дуртай хувцсны XL-ийг аваад бүгдээрээ тухалцуулаад ярина. За сайн байцгаана уу? Намайг Цасчгэр гэдэг. Тэгээд өнөөдрөөс эхлээд энэ яриатай бичлэгнүүд оруулахаар шийдсэн. Подкаст арай биш. Гэхдээ ер нь бүгдээрээ ярилцсан. Тийм надтай. Би яг энд миний ер нь жин хасах үйл явцын товч бичлэгийг оруулчихъя. Юм идэх болгонд игээд буруу юм хийж байгаа юм шиг санагдаад юм идэх болгондоо чи улам таргалжлаа штэ агээл өнгөшгүй гээл 12 кг нэмлээ штэ чигээл хангалттай ихчихгүй байх гэж дотор нь мэдэрхээс бүр ингээд маш их залцсан. Сүүлийн хэдэн жил дандаа яг тийм байсан хгүй юу? Би зүгээрээ ямар нэг юм идэхдээ өөрийгөө үзье ядахгүйгээр ийсдэг хүн болмоор байгаа хгүй юу. Тэгээд энэ бичлэг хэзээ нэг өдөр ингээд энэ бүхнийхээ алтан гарцад үзэх гэж бодож тийм нөө тийм үстэй бичлэг хийх би жоохон ингээд хэлдэг байна. Бас энэ зургнууд авалчи. Энэ бол миний яг би хаана оруулах юм болоо. За энд ингээд заяа. Энэ миний 10 жилийн ер нь зураг. Би өөрийгөө маш тарган гэж боддог байсан ч гэсэндээ эргээд харахад бол яг хэвийн жинтэй хөрх охин байсан. Зүгээр яха үе тэнгийнхний дамж халтаас болоод би өөрийгөө маш тарган гэж боддог гэсэн. За энэ бол миний 30 кг нэмжтэй дараа. За тэгээд энэ бол 20 кг хасны дараа. Яг ингэж оруулах гэж би бодож байна. За тэгэхээр ярьжсэн юмд оръё. Хамгийн эхлээд би өөрийнхөө жин хассан аяллыг ер нь хуваалцъя гэж бодож байна. Бүр эхлэл рүү буцах юм бол би анхнаасаа л тийм бондгоор болцгороо хүн байсан. Хүн болгон ингээд бондгороо болцгороо гэж хөрдөд байгаа юм шиг хэрнээ тэр нь миний сэтгэл зүйд маш их нөлөөлдөг, маш их бутардаг тийм хүмүүс байхгүй. Ухаан орсон цагаас авахудаа л яаж жин хасах вэ, яах вэ гэл одоо бүхэл тасгал дэглэмийг туршиж үзсэн. Хамгийн анх 5 дугаар ангидаа ингээд одоо турахын тулд тасгал хийж хэлжсэн сандаг байхгүй. 5 дугаар ангид чинь бүр маш жоохон, маш их. Одоо ингээд харангуут хөөхөн жоохон хүн байсан байгаа байхгүй. Тэгээд нийгмийн дамж халтаас ч юм уу, найзуудынхаа гадуурхлаас болоод ингээд би турахгүй л бол би хөөхөн биш. Турахгүй л ингээд надад хүмүүс нийлэхгүй гэдэг юм ойлголттой болсон. Тэгээд бүх зүйл тэндээс эхэлсэн. 11 дугаар ангидаа болохоор би юм анх фитнес явж үзээ. Жим нэлээ хасаад тэгээд ер нь хүмүүс нийгэм турхай хүн тархан хүнд ямар өөр ханддаг бэ гэдгийг ойлгочихсон байхгүй юу. Тэгэл хүн болгон хүү чи ямар гоё дурсан ямар хөөрхөн болцсон гэдэг хаа тархан байсан мал болохгүйсэн юм гэдэг ойлголт надад орж ирж штэ. Тэгээд тэндээс бүр дутаж болсон гэсэн үг. Би турхай байх хэвээр би юм хөөрхөн байх хэвээр бүр юм турхайдаа скини ясаарс болчвол хүн болгон надад баярсан юм гэл. Тэгсэн чинь яасан гэж 10 жилээ төгсөө би 3 жилийн завсар жил авсан. 3 жилийн турш би маш их сорилттой тулгарсан. Нэг мэдсэн чинь 30 кг мэдсэн. 30 кг. 30 тий бүр 5 10 30. Хамгийн харамсалтай нь тэрнийхээ
20 кг-ийг би эрүүл мэндийн шалтгаанаас болоод 2 сар дотор нэмсэн. 2 сарын дотор 20 кг нэмсэн. Тэгээд тэрийг би огт анзаараагүй, огт мэдээгүй. Тэгсэн чинь нэг өдөр хүмүүс намайг ингээд чи амар таргалцсан юм бэ? Царай чи амар болцсон юм бэ? Ийм байгаагүй штэ гэж хэлж гисэн байхгүй. Яг жигнэсээ амар гэж хэлсэн. Амар царайтай болцсон байна гэж надад хүмүүс хэлдэг байсан. Яг тэндээс эхлээд би болохоо яаж байгаа юм бэ да. Би ер нь ингээд арсандаа багтаж шингэхгүй байгаа юм шиг мэдрэмж авч гисэн гэсэн. Тэгээд хүмүүстэй уулзгаа болсон, гэрээсээ гарахаа болсон. Бүр ийм дотгошоогоо бүр ичимхий өр духтардаг тийм хүн болсон. Тэгээд за энэ чинээс өөрчлөлт хий да гэж бодож эхлээд тэрнийхээ дараахан би Унгар улс руу одоо сэтгэл судлалын мэдлэгээр суралцахаар явсан байгаа. Дүнгиж очиод би багаар өөртөө өөрчлөлтүүдийг хийж эхлээд ойролцоогоор 2-3 сарын дотор 20 кг хассан байсан. Тэгээд энэ бол миний хувьд маш том ялалт. Хэдийгээр яг өөрийнхөө зорьсон том зорилттой хүрж одоогоор амжаагүй байгаа ч гэсэндээ дээрэс нь 2 сарын өмнө амьдралд маань маш том цохилт болоод жин хасахын аяллаа төр зогсооцсон байгаа. Ч гэсэндээ яг 20 кг-ыг ингээд богино хугацаанд хассан маань миний хувьд одоо өөрийгөө хөндлөх маань маш их өсгсөн үйл явдал болж гисэн. Тэгээд тэндээс хамаараад би одоо жин хасах тухай суралцсан гэхээс илүү тэрэнд сэтгэл зүгээ яаж бэлдэх вэ? Хүн ер нь өөрийгөө хайрлахын тулд ямар бодлуудыг ойлгосон байх хэрэгтэй вэ гэдгийг нэлээд анзаарсан учраас энийг ингээд одоо бусад настай адилхан одоо илүүдэлж ингэсээ болж гунж гутаар чин чирэггүй юм шиг мэдэрдэг тэр хүмүүстэй хаваалцсан юмсан гэж маш удаан болж ирсэн. Тэгээд дотор болохоор би 30-40 кг хассны дараа би хэрхэн 40 кг хассан бэ? Би хэрхэн ийм гой нөхөр хассан бэ гэдэг бичлэг хийхийг хүсдэг байсан байхгүй юу? Тэгсэн чинь нэгдүгээр би завсралсан буюу нэг чин дээр одоо нэлийн одоо удаж байгаа нэг 3-4 сар болж байгаа. Илүү 50 байх хэрэг гарсан. Тэгээд хоёрдугаарт яа заавал тэрийг хүлээх хэрэгтэй гэж би үр дүнгээ гаргацсан. 20 кг-ыг хасна гэдэг бол миний хувьд маш том сорил байсан. Дээрээс нь би ойлгох хэрэгтэй юм да. Ойлгочихсон. Тэгэхээр одоо ярьсан ч хэцдэхгүй юм байна гэж бодоод тэгээд ингэж суудлаа. За тэгэхээр бүгдээрээ 3 сарын дотор 20 кг хасгаад би яаж сэтгэл зүгээ бэлдсэн бэ? Юу ойлгож юу мэдэрсэн бэ гэдэг тухай бичлэг рүү орцгоё. Хамгийн их юм. Үнийг хүлээн зөвшөөрөх. Бид нар ингэж жин нэмсний дараа таргалсныхаа дараа өөрийгөө үгүйсгэж эхэлдэг байхгүй. Одоо үннийг үгүйсгэж эхэлдэг гэсэн үг. Энэ зурган дээр байгаа энэ тарган хүн арайч би биш ээ. Өнцгөн л таараагүй байна. Яг эндээс нь авчруулаарай гоё ярахна гэл өөрийгөө яг гоё юм гадаг өнцгөөс тараал. Эсвэл би тиймч тарган биш ээ. Би ясан дээр ингээд хичээгээд бэлтгэл хийгээд ирүүл халаад эхлэх юм бол 2 км сарын дотор хийчих. Би тэгвэл хүсэхгүй байна. Би өөртөө хайртай юм чинь гэдэг ч юм уу тийм. Миний үгс яагаад гоё юм бэ? Тэгэд яг үнийг нь хэлсэн хүмүүстэй одоо яг ингээд наач гомдоол уурлаад тэгдэг ч юм уу тийм. Бүгдээ энийг ойлгох хэрэгтэй. Ямар ч шалтгаан хэрэггүй өөрийгөө битгий хаацаал яг үнэтэйг нүрт тулаад би тархалцсан байна. Би бүдүүн байна. Тэглээгээд би үнцэнтэй байхад болохгүй. Тэлээгээд би чухал байхад болохгүй. Одоо дотоод сэтгэл маань чухал. Тэг хамгийн гол нь би зөв хүн байх хэрэгтэй гэдгийг ойлгочихсон. Гэхдээ би өөрийнхөө хүссэн тэр төрхийг өөртөө биелүүлэх эрхтэй. Би эрүүл байх хэрэгтэй. Тийм учраас би хичээж эхлэх хэрэгтэй. Тийм учраас би хичээх ёстой гэдгийг бүгд миний төрөнд хүлээн зөвшөөрье. Хоёр дахь нь урт хугацааны төсөөлөлтэй болох. За ер нь ингээд яаж турах вэ, хэрхэн жингээ хасах вэ гэсэн бичлэг та үзчихсэн бол мэдж байгаа. Хүн болгон хэлнэ. 11 дотор 10 кг хэрхэн хасах вэ гэдэг арга болгон худаа. Тийм юм байхгүй. Бүгдээрээ урт хугацаанд тууштай байж жингээ хаснаа. Гэхдээ урт хугацаа гэдэг нь яг хэр урт юм бэ гэдгийг төсөөлөлтөд багтаачих хэрэгтэй. Хэрвээ та 40 кг хасах шаардлагатай байгаа бол та 2 сар хичээгээд тийш хүрэхгүй. Магадгүй та 2-3 жил хичээх шаардлага гарна. Тэр нь муу зүйл биш. Хичээж байгаа цагт хизээ нэгэн өдөр бид нар хүссэндээ хүрнэ. Тэрнээс чинь наан ингээд за та 10 кг хасны дараа нүүрний чинь одоо ийм амар томд багасна. Давхар ирүүч ярьлаад эхэлнэ. Тэгэхээр арай гайг болчихно. За та 15 кг хасны дараа гиз чинь ингээд тулхаа болно гэдэг ч юм уу. Тийм жижиг төсөөллүүдийг дотор багтаагаад за би 40 кг хасах юм байна. Гэхдээ тэрнээс наан надад ийм шагналууд байгаа юм байна шүү дээ. Би өөртөө ийм гоё ихтэй болж болох юм байна шүү дээ гэдэг тэр зүйлийг төсөөлтөд ингээд багтаачих хэрэгтэй. Тэгээд би доороо иж 2-3 жил хэрвээ тэрийг хадгалахыг эсвэл цаашдаа насан туршдаа энэ амьдралын хэм маягаар амьдрах шүү гэдэг тэр төсөөллийг тархиндаа буулгах хэрэгтэй. Тэрнтэйгээ эвлэрэх хэрэгтэй. Дараагийнх нь миний хамгийн дуртай хэсэг өөрийгөө хайрлахаа хойшлуулахад байх. За мэдээд өөрийгөө хайрлах гэдэг бол хүн болгонд өөрийгөө гоё хувцсан өсөх ч юм уу, нүрээ гоё бодох, эсвэл зүгээр
дуртай ном унших, гоё бичлэг хийх, юу ч хийж болно. Гоё аялал те. Таргалсан үед ер нь өөрийгөө бүдүүн гэж боддог. Тэр одоо мөчтөө бид нар яг яадаг вэ гэхээр нэг гоё талааж авчаад за би нэг турхаараа өмсөн гэдээ өөрөөсөө бүр юм XS-ээр юм чи юм хувцас авчаад хадгалцдаг. Тэгээ тэрэндээ багтахгүй болохоор готурдаг. За би гоё турхаараа л өөрийнхөө хүсэж байгаа тэр жижигхэн талааж авч өмсөе. Би турхаараа л гоё сормоос хийлье. Одоо угаасаа бүдүүн юм чинь одоо гоё харагдахгүй. За би турхаараа л үсээ ингээд гоё бодуулчих. Тийм бодлоо тархинд маань байнгын илждэг. Гит. Яг одоо гараад өөрийнхөө дуртай хувцсны XL-ийг наваад өмсчих. Яг бодсон шиг чинь амар гоё юм скини харагдахгүй. Бодсон шиг чинь тийм лаг дурхай харагдахгүй. Гэхдээ өөртөө таарсан арьсмарыг өмсөж байгаа учраас гоё харагдана. Дондгорч гэсэндээ гоё харагдана. Тэрийг бид нар мэдрэх хэрэгтэй. Дээрээс нь гоё хүмүүс хийлгээд, сомос хийлгээд ганган явж болно шүү дээ. Бүгдээ тэрийг мэдрэх хэрэгтэй. Тэгэхээр би турсныхаа дараа гэж бодож байгаа бүх зүйлээ турж байх явцдаа хамтдаа хийцгээе. 4 хин гэдгээ шинээр тодорхойлох. Миний хувьд яг за одоо л би эрүүл биетэй болъё. Одоо л би өөрчлөгдөх гэж бодсон тэр өдрийнхөө маргаашнаас нь эхлээд өглөө бүүж эхэлсэн байхгүй. Яг амьддаг бодох биш татихоо дунаа мөрний ингээ хажуугаар нь өглөө 7 цагт босоод гүйдэг болсон. Эхлээд 3 км, 300, 4 км, 5 км гэх маш удаан гүйж эхэлсэн. Тэгээд тэр гүйлт миний тархинд юу хийсэн бэ гэхээр би бол залхуу биш. Би бол тууштай. Би эрүүл дадал зурштай хүн гэдэг ойлголтыг надад бэлгэлсэн. Тэрнийх нь ачаар би дараа нь эрүүл хооллож эхэлсэн. Багаар би фитнест явж эхэлсэн. Тэгээд дасгал хөдөлгөөн яаж зөв хийдгийг ойлгосон. Тэгээд нэг л мэдсэн чинь би яг өөрийнхөө тухай за би ч одоо хэн блэ гэж бодохдоо би чинь зөв дадал зурштай. Өглөө босоо гүйдэг, эрүүл хооллдог, фитнесээр хичээлдэг тийм л юм шүү дээ. Тэгэхээр миний илүүдэлжин тэртээ баярлна. Тэрнээс наан би эрүүл дадал зурштай. Тэр нь хамгийн чухал гэдэг зүйлийг өөртөө билээсэн гэсэн үг. Яг энэ үзэл бодол нь миний хувьд хамгийн үн цэнтэй итгэл үнэмшил байсан. Тэгээд 20 кг тэгж хурдан хасахад маань маш том нөлөө үзүүлсэн гэж хэлэхэд болно. Дараагийнх нь баримтжуулах буюу өөртөө уралдах. Та нар маш их сонсч байсан баг. Өөрийгөө битгий тэр хөөрхөн хүмүүстэй өөр хүмүүстэй харьцуул гэж. Тэгвэл одоо энийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Яаж вэ гэхээр бүгдээ тэр Instagram дээр байдаг XS арьсмарын хувцас өмсдөг лаг инфлюенсертэй өөрийгөө харьцуулахгүй тулд өөрийнхөө бүдүүн хувилбартай өөрийнхөө хичээж байгаа хувилбараа 7 хоног болгон сар болоо харьцуулж харж байгаа. Тэгээ сайн ажигл бэлхүүс чинь нарийнсан байна уу? Гуй чинь жижигэрж гин үү? Би чинь чангарж гин үү гэдгийг мэдээж бид нар хурдан үр дүн үзэхгүй гэдгийг эдгээрт хүлээн зөвшөөрсөн учраас бүр ингэ 1 мм өөрчлөлт гарсан ч байсан хамаагүй тэрийг үнэл. Би чи өмнөх 7 хоногийн хосоо жоохон гоё би маань чангарсан юм уу да. Би чи жоохон болчинтай болсон юм уу да. Эсвэл ингэ юу ч байсан болно. Эсвэл бүр өөрчлөлт харагдахгүйсэн ч болно. Гэхдээ та ингэж баримтжуулснараа нэг л мэдсэн чи 2 сар өнгөрсөн байдаг. 2 сарын өмнөх сургалтайгаа ингэ харьцуулаад харсан чинь нэрэл баг ч гэсэн үр дүн гарч байгаа юм байна гэд шантрахгүй байхад чинь хамгийн том нөлөө үзүүлнэ гэсэн үг. Тэгэхээр баримтжуул зураг бичлэгээ сайн хий. Ингээд гидэсгүй гар өөрийнхөө тархан хэсгүүдийг ингээд гаргаад зураг авахаас битгийч тэдрэгээ хадгал. Тэгээд эвлүүл өөрийнхөө эдитүүдийг хий, өөрийнхөө фэн бай. Тэгжиж бүгдээрээ ямар үр дүн гарч байгаагаа харна. За хамгийн сүүлийнх нь шинэ эхлэл болгондоо хүчтэйгээр иргэн ирэх. Тэр нь яг юу гэсэн үг вэ гэхээр мэдээж бид нар ингээ 2-3 жилийн аялал бидрийг ингээ хүлээж авахад өдөр болгон тууштай мундаг байж чадахгүй. Тэр бол баталгаатай. Нэг өдөр та билоо идмээр санагдана. Нэг өдөр та ингээ говьн идмээр санагдана. Гоё ундаа умаар санагдана. Нэг 7 хоног фитнесээ таслан тийм юм гарах болгонд бууж өгöd байдаг. Бидний нөгөө түрүүний шинээр өргөд тодорхойлсон би чинь эрүүл дадал зурштай хүн шүү дээ. Би чинь хичээж байгаа хүн шүү дээ. Би чинь хизээ нэгэн цаг зуршинтой хүрэх хүн шүү дээ гэдэг ойлголтыг маань 7 хоногийн тасалсан фитнес эсвэл нэг өдрийн ингээ буруу хааллалт нурааж чадахгүй. Тэгэхээр та алдаа гаргацсан бол эсвэл 1-2 өдөр засварлага авсан бол дахин шинээр эхэл. Дахин шинээр эхлэхдээ бүх юм бүр ингээ хүчтэйгээр эхэл. Дахин шинэ дадал зуршил бий болгоё тийм байх тийм үстэй. Тэгээд эцэст нь нэг л өдөр харахад та өөрийнхөө хүсэж байгаа дүр төрх, өөрийнхөө хүсэж байгаа тэр хувилбарт нэг сантиметрч болтгоо ойрцсон байх болно. Тэгээд тэр нь биднэрт хангалттай төгс тийм зүйл юусоо хэрэггүй. Зүгээр өмнөх тэр гомдсон, түнсэн, гутарсан хувилбараас жоохон дээр, жоохон эрүүл, жоохон өөрийгөө хайрладаг хүн болсон байхад л хангалттай.
Тэгээд энэ бүх үйл явдал, энэ бүх ажлыг чинь ганцхан та шүүнэ гэдгийг санаарай. Тэгээ нэг л өдөр найзуудтайгаа уулзсан ч бүгдээ ямар гоё болсон бэ? Ямар турхай болсон бэ гэж бүгдээ хэлсэн заяа. Тэгэхээр ингээд одорч бас болохгүй шүү. Бүгдээ энийг одоо нэг удаагийн челленж биш, насан туршийн дадал туршилт болгох хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. Тэгээд би ч гэсэн одоо дахиад энэ аяллаа үргэлжлүүлэн надад явах зам зөндөө байна. Хэзээний цагт бүр жинхнээсээ өөрийнхөө хүссэн хэлбэрт хүрэх болно. Тэр одоо аялал маань бүгдээрээ хамт байж болно. Би багаар ийм бичлэгнүүдээ хийх болно. Зөвхөн энэ жин хасгаас өөр зөндөө олон надад ярах зүйлс байгаа. Тэрийг ингээд гоё яг найз шиг ингээд гоё ярилцаа суух хүмүүстэй болж байгаа. Би маш их баяртай байна. Тэгээд чиний өөрийгөө хайрлах, бусадтай харилцах, эсвэл гоё дурсамж бүтээх бүх зүйл чинь чиний жингээр тодорхойлогдох ёсгүй шүү. Тэрнтэй тэрэнгүү чи хайрлагдах эрхтэй хүн гэдгийг санаарай. Баярлалаа.